Өдрийн мэнд залгаж болох бичлэг 36 хүрч байна. Энэ удаад манай пэйжээс юу хүрээлт юм бэ гэдэг тухай ярихаар шийдлээ. Тэгэхээр манай пэйж мэдээж монголчуудад зориулсан пэйж. Тэгэхээр монголчуудыг бодол оюухантай илүү хэрсүү байгаасай, мэдэхгүй зүйлээ ингээд мэддэг юм шиг бити хоосон цэцэрхээсээ уур хилэн багтай, үзий ядалт багтай, илүү зүр зүрстгэлтэй байгаасай гэж хүсдэг. Тэгээд зүрхэндээ илүү цэвэр нандин хүн чанартай хүчрэг байхын тулд бид бүхэн юг мэдэх хэрэгтэй юм бэ гэхээр өөрийгөө ойлгох ёстой. Тэгээд сүнсээ, зүртгэлээ цэвэр ариун байлгаж хэрвээ хэр бүртэг байвал зүүр угаах хэрэгтэй. Цэвэр ариун байдал гэдэг маань сул дорой байдлыг юм уу эсвэл хит их цайлган байдлыг хэлэхгүй харин бүх төрөлдөө хүч чадалтай хорон ертөнцийг таньсан байдлыг хэлдэг. Үүнийг хинээс илүү ойлгуул дээр юм бэ гэхээр одоо аав ээжийнхээ зүрстгэл эсвэл хүн чанартай хүн, сайн хүн мөртлөө их олон зүйлийг бүтээсэн хүмүүсийн тухай авч үзэх хэрэгтэй байна. Жишээлбэл бидний одоо хүндэлдэг хүмүүс дотор зүрстгэл сайтай хүмүүс байж болно. Үйлдэл нь хичээгээр хатууч гэсэн илүү олон зүйлсийг бүтээсэн хүн байж болдог. Жишээлбэл Тэмүүжин хаан байна те. Чингис хаан. Чингис хаан гэдэг сэдвийг монгол хүн юм чи ярих дуртай. Бичс ярих дуртай. Тэгэх юм бол бид бүхэн зөвхөн ганцхан цайлган сэтгэлтэй гэдэг ингээд ууланд бяцлах хийж байгаа юм шиг амьдрах биш. Илүү хүчтэй ялагдчихгүй байх хэрэгтэй байна. За мөн хүн хэрвээ олон зүйл бүтээсэн зөв хүн байх юм бол тэр хүний амьдралыг та өөрөө нандиндаг юм аахыг таны амьдралыг нандиндаг хүмүүс их байдаг. Сүүлийн үед өсвөр насныхан маань тэ амьдралаа нандинахгүй ч юм уу за амиа орлох гэж оролдох. За эсвэл амьдрал бүр эртнээс гутрах шин чанар байгаа. Гэтэ гутрах бол зөв биш. Энэ бол хүч чадал, энерги дутагдж байгаа гэдэр хэлдэг хоосрол гэдэг зүйл байна. Тэгэхээр хоосрлоор хийсэн дүгнэлтээ багасгаад илүү ийм хүчтэй байдал дотор хорон ертөнцийг таних хэрэгтэй. Гинэн биш одоо хүчтэй хүмүүс ямар байд юм бэ гэхээр хүчтэй хүмүүс бол маш хашир туслагтай байдаг. Одоо бардамзан өөртөө итгэл хоёр хоорондоо ингээд адилхан юм шиг мөртлөө өөртөө хандлага нь өөр. Тэрнтэй адилхан хүчтэй хүн бол мэдээж хашир хүн байдаг. Гэтэ хүчтэй хүн гэхээр хүн чанаргүй хүн гэсэн үг биш. Хайрладгүй, бусдыг хайрлаж нэмдэггүй ч юм уу тийм хүн гэсэн үг биш. Тэгэхээр иймэрхүү нарийн заагуудаа ер нь бид бүхэн нийхэн гүлтгүү нийтээрээ ойлгодог байгаасаа, ялгаж салгадаг байгаасаа гэж хүсэж байна. Жишээлбэл өөрийнхөө бардам занг өөртөө итгэлтэй холбоод иж болохгүй. Би та бүхэнд энийг хэлж байгаа ч гэсэн өөртөө ч гэсэн энийг баян хэлдэг. Тэгэхээр хамгийн гол нь оюухан болон зүрстгэлийн юм нарийн заагуудыг ойлгоод амьдралаа илүү хүчтэй, өгшгүй бодол хүргэхийн тулд манай пэйж энэ хүн гэдэг тэ мэдээллүүдийг, мэдлгүүдийг түгээх зорддог байгаа. За пэйжийн админы зүгээс гаргаж ирсэн алдаанууд мэдээж байгаа, суралцаад явж байгаа. Жишээл хит их өөртөө ярих ч юм уу, хит их тэ ингээд тодорхойгүй байдал ч юм уу нойлж исэн байж магадгүй. Тэгэхээр одоо миний өөртөө тавьсан уриалга яг юу юм бэ гэхээр өөртөө ярих юм аа, өөртөө ярих юм аа, өөртөө л яар. Бусдад ярих юм аа, бусдад яар гэсэн тийм уриалгыг тавьсан байгаа. Тэгээд дараагийн юм бичлэгүүд дээрээ ч илүү сайжрах. Одоогоор 36 дахь бичлэгтэр явж байна. Бас эндээс нэг юм гол сүүлийн хэлэх гол санаа нь юу юм бэ гэхээр хэрвээ бид нэр үнцэнтэй хүн байх юм бол бидний амьдралыг бусд хүмүүс нандиндаг. Хэрвээ ингээд хүн амьдралаас ингээ уудлаа гэж бодоход таны амьдрал өөр нэгний хувьд одоо аав ээжийн хувьд ч маш үнцэнтэй зүйл байдаг байхгүй. Тэр хүн бүх амьдралаа зориулсан бүх хөрөнгө мөнгө те хайр инрэл хүч чадал цаг хугацаа бүх зүйлээ тэнд зориулсан байдаг. Тэгэхээр үнтэй адилхан одоо миний аав ээж ч гэсэн надад нандин шүү дээ. Яг гэвэл би аав ээжтэйг үйл ойлголцох ч юм уу ингээд готож гунах, маргалдах, мэтгэлцэх хэцүү үе зөндөө байсан. Одоо бол мэдээж нэлээд харьцангуй гайг болж байгаа. Эндээс хийсэн дүгнэлтээ юу юм бэ гэхээр одоо миний аав хичнээн өөр хүн байлаа ч гэсэн би тэр аавыгаа ингээд тэ мундаг хүнээр солио, баян хүнээр солио. Одоо тэ МСС ожрлаар солио ч юм уу. За эсвэл ингээд далаалмаар солио ч юм уу. Тийм зүйл байхгүй. Тэр хүн болгон дахин давтагдчихгүй шигээ. Харин тэр дахин давтагдчихгүй мөн чанар дээрээ үнцэн бүтээх юм бол таныг ингээд маш олон хүмүүс хайрладаг. Жишээлбэл Тэмүүжин гэдэг хаан тэ одоо ойролцоогоор 60 гаруй наслаач гэж юм уу бодоход тэр хүний амьдрал бүр бүхэл бүтэн улсын амьдрал байсан. Тэр хүнийг урт наслуулах хэрэгтэй байсан. Яг гэвэл тэр хүн энэ ертөнцөөг орхиход дараагийн хүн нь тэр хүнийг орлож чадахгүй хэмжээний маш их үнцэн байна шүү дээ. Тэгэхээр бид нар ийм хэмжээний үнцэн бид бүхэнд бүгдэнд нь байгаа. Харин энэ үнцэнээ бүх төрлөөр нь илүү тодруулаад тэ одоо жишээлбэл оюун ухаандаа ч юм уу маш олон төрлийн мэдлэгтэй үнцэн бүтээж чаддаг
Ийм байдал бол хэрэгтэй. Бид нар бол сурч боловсрох хэрэгтэй байгаа. Гэхдээ хит их цаг үрсэн биш, хит их юм тодорхойгүй бишээр зөвөр ингээд бид бүхэн нийт сайн ингээд суралцж чадвал одоо бид нар дэлхийн түвшинд гарах боломжтой байхгүй юу? Одоогийн бидний дэлхийн түвшинд гарах чиглэл болохоор хит их юм хувиач байсан, хит их бардам, хит их хөөсрөх байгаа. Харин энийгээ илүү бодиттой болгоод илүү бүх төрөлтэй хүчтэй байгаад илүү урт удаан амьдралтай, илүү эрүүл, илүү хүчтэй Монгол хүн байх юм бол бид бүхэн урт нас гэдэг зүйлийг илүү ярих боломжтой болно. Одоогийн байдалд болохоор бид нар зөвхөн амьд байх хэрэгцээг ойлгох хэрэгтэй байгаа. Анх манай пэйж эсийг дахин сэргээж урт насруулах дасгал гэдэг нэртэй байсан. Тэр үдээс миний дүгнэлт юм бэ? Тэр үеийн хүмүүстэй уулзсан дүгнэлт юм бэ гэхээр монголчууд хитрхи гинэн байна. Монголчууд хитрхи хийсэр байна. Хитрхи эд шидэн найдаж байна. За мөн амьдралыг бодтойгоор харахгүй байна. За тэгээд нэг хүн гэлтгөө нийтдээ оюун ухааны төвшин болон зөрчлийн төвшин, хандлага гэдэг зүйл дээр энэ хоёр нийлээ хандлагыг бүтээж байгаа бол хүчтэй биш байна. Тэгээ хүчтэй байдал бол юу бэлэгдэв юм бэ? Ялагдчихгүй байдлыг бүтээлч байдлыг бэлэгддэг. Тэгэхээр бид нар одоо илүү оюун ухаантай болон зөрчилтэй илүү бүтээлч, материалын ертөнцид ч гэсэн илүү бүтээлч, за мөн дэлхийн олон орнуудад ч гэсэн аялж амьдарч чаддаг, маш их олон зүйлийг суралцж хүчтэй байж чаддаг шиг олон зүйлийг бүтээгээд одоо жишээлбэл миний сүүлийн үед ер нь урт насаасаа гэж бодож байгаа хүмүүс юм бэ гэхээр чи одоо миний өөзөх дуртай сошиал инфлюенсерүүд байна те. Сүүлд чинь нараа Идрот байна. За Шагаа байна. За тэгээд тэр Samsung-д ажиллаж байгаа залуучууд юм уу олон залуучуудыг харж байгаа. Тэр залуучуудаа илүү эрүүл байгаасаа, илүү олон зүйл бүтээгээсээ, илүү Монголдоо те Монголынхаа нэрийг өндөр дөрвж яваасаа гэж хүсэж байна. Тэгэхээр бид нэр алдаа хаасаа юу гардаг. Хит их аль нэг зүйл рүү төвлөрснөөс болж алдаа бол гарах боломжтой. Тэгээд тэр алдаануудаа томрохоос өмнө багасгаад бүх бие махбодтой болон оюун ухаан зөрчилтэй хүчтэй байж чадах юм бол монгол хүн илүү уртдаа насч чадна, илүү ялагдчихгүй байж чадна. Үхэл бол гарцаагүй тийм давгчгүй үсэн зүйл биш. Зүгээр л урт удаан хугацаанд дэлхий дээр ноёлж ирсэн учраас бидний оюун бодол санаанд бүр нэвшсэн учраас, шингэсэн учраас юм хэцүү зүйл юм шиг санагддаг. Гэтэ бид бүхэн бүхлийг ялах боломжтой. Тэгэхээр хамтдаа хичээцгээе. Зөв мэдлгүүдээр жигүүр хийгээд хамтдаа дэлхийд гарцгаая. Баярлалаа.